Махны нөөц үрдүүлэлт махан бүтээгдэхүүний экспортын талаарх мэдээлэл инфляц 2 оронтой тоонд хүрчлээ шүү дээ. Тэгээ махны үнийн өсөлтөнд нөлөөлж байна. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал ямар вэ гэж. Үндэснийхээ хуулиар орон нутгийн нөөцөө бүрдүүлээд одоо менежментээ зохион байгуулах ёстой. За энэ махны үнээс болоод инфляц хөрөгдөд байна шүү дээ. 2 оронтой доор орчлоо. Монгол үнийн хувьд бол махны үн бол бүхний үн монголчуудын амин зуулгын одоо үндсэн хэмжүүрч өөр мах байна. Японд ч юм бол нэг цагаан будаа бол стратегийн одоо хүнс гэж нэрлэдэг, бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Японд одоо цагаан будаа, Солонгост кимчиж гэдэг. Энд чинь ингээд стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Оросод одоо талах гэдэг. Монгол үний бол ерөөсөө өдөр тутмын хэрэглэж мах. Махны үн өөрчлөхөөр бид нар бензин шатхууны үнийг харилцаа хилцээд барилаа гээд махны ч үн ингээ яваад өгөхөөр ард иргэд чи яаж амьдрах юм гэдэг ийм л асуудалтай нүүр тулчаад байна шүү дээ. Одоо хэн хариуцах юм? Гол нь энэ хүнсүүдээ аж ахуй хөнгөн үйлдвэр яамны ажил мөн биш. Ер нь одоо аймагуд бол Улаанбаатарын үнээс мэдээж ханд байна. За тэгээд мэдээж аймаг орнуудыг бол цаг хугацаанд нөөцөө бүрдүүлээд тэгээд одоо ингээд зөв менежмент хийгээд зарим нь ингээд бас одоо үнийн өсөлтөөс иргэдэд хамгаалах гараад байна шүү дээ. Тэгээд хамгийн их мэдэгдэж байгаа чинь нийслэл төр болчиход байна гэж өөрөө гэж яриад бас гараад байна. Тэгэхээр тэр 9 аж ахуй нэгж одоо байгаа юм байна шүү дээ. 9 аж ахуй. Тэгээд энэ чинь зорилттой бүлэгтээ үрж гинэ үү? 9 аж ахуй нэгж бодлоо авалт хийчихэл ингээд бариад суугаад байна уу гэдэгт чи бац бидний хяналт шалгалт хийх ёстой үст. Тэ? Тэр 9 компани чинь авчаад ингээд дараа суудсан юм. Тэгэхээр нэг махны үнийн өсөлт чинь одоо инфляцийг 2 оронтой тоонд хүргэжлээ. Тэгэхээр энэ өсөлтөн дээр арга хэмжээ бол авахгүй болохгүй байна гэдэг утгаараа л би мэдээлэл сонсоод байна л да. Энэ жил бол 5016 тонн бэлтгэсэн юм байна тэ. Юу нь бол хэмжээ нь л тэ. Өмнө жил бол 8700 8713 тонныг бэлдсэн юм байна. Мөн үү? Тэгээ хугацааны үе яасан. Энэ чинь баг 2 сараас 7 сар хүртэл хооронд энэ чинь нөөцөө бэлтгэх ёстой биз. Хизээ бэлдэж эхэлсэн. Тэгээ энэ чинь манайх шиг одоо нүүдлийн соёл иргэншилтэй улсад бол бид нар чи олон жил хямд багт махаа аваад бэлдээд ингээ үр хэмжээ нэмэгдүүлэл ажиллаад ирсэн юм л улс шүү дээ. Тэгээ яхаараа одоо ингээд хожуу хоон гарна. Тэгээ дээрэс нь сая бэлгэн даргын үгнээс их ноцтой юм гарч шít. Дэнжин мянган зах дээрээс аваад босоо тавьчаад мах авч нөөцөө бэлтэж шүү гэсэн. Тэгээ энийг одоо тогтоох гэдэг. Энэ шалгаад дууссан юм уу? Тэгээ зүгээр өөрөөс моржуур баахан солио явуулсан. Тэгээ юунда чи зүйлдээ махаж нөөцөж бэлдэхгүй өнөөдөр юу гэсэн. 21 аймагт үнэн одоо энэ хотоос хамаагүй хонд байна шүү. Дээрээс нь бид бол махны экспортыг янз бүрийн хориг сар тавихгүй гэж байна шүү. Тэрээс биш юу гэж тэгж одоо малчт руугаа одоо энэ чинь Улаанбаатарын ирээдүйн махыг бэлтгэхийн төлөө тэр хүмүүс амьдраагүй шүү бас. Гол нь хямд байх үед нь аваад нөөцлөөд хүртээмжийг нэмэгдүүлээ явдаг болохоос биш зөвхөн хэдэн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж 5-6 сар махны үнийн өсөлтөнд аваад нийлүүлвэл энэ үн чинь ингээд тэнгэрт хаддаг үз. Тэгээ гол зарчмал тийм шүү. 5-6 сар тэр тэргүй махны үн өсөж байна. Тэгээ өсөлтийн үеийг нь харгалзаж хагаад нөгөө компани аваад мах нийлүүлээд эхэлдэг. Тэгээ энийг чинь ачааг нь иргэд дүүрээд байна шүү. Тэгээ би бол энэ дээр бол жишээ нь сайн шалгах хэрэгтэй гэж боддог. Яг танаа байгууллага бол шалгалтаа хийсэн юм байна те. Тэгээ зөвлөмжөө үргэлжлүүлсэн. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам гэх юм бол энэ өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг эх 7 хоногт оруулж ирж байгаа. Ялангуяа энэ махан дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг чинь. Чухал биш. Тэгэхээр эхлээд шалгалт хийх ёстой. Тэр саяны энэ бэлгүүн дарга яриад байгаа үндсэлтэй бол мэдээ шалгалт хийсэн юм чи үнэлэх юм чи яриаг болох. Тэгээ одоо Махимпекс компанид 210 сая 718 500 төгрөгөөр нэг компани ингээ борлуулалт хийжсэн. Энэ чи зорилттой бүлэгтээ үрж байгаа юм. Энэ одоо агро нэгтгэл ингээд борлуулалт хийсэн и баримт дээр ингээд мэдээллүүд нь бүгдээ харагдаж байгаа байхгүй. Одоо хар Махимпекс компанид 499,544 кг
магт нийлүүлсэн байгаа үстэй. Ингээ борлуулсан. Чи худалдаа авсан. Тэг яагаад энийг ингээд зах зээл дээр гаргахгүй байгаа. Энд чинь ноцтой тоонууд байгаа үстэй. Энэ 415,236 кг. Чойволсон групп. Энэ 9 компани чинь ингээ бүгдээрээ ийм баримтаараа бүгд харагдаж шít. Энэ дашбордон дээр. Яг гэж мах нөөцөлж байгаа. Энэ чинь хүртээмжийг нэмэгдүүлэх гээл иргэдтэй энэ ачааг өөрүүлэхгүй тулд нөөцлөд байгаа үстэй. Гэтэл нөөцлж байгаа махыг нь авчаад хэдхэн компани ийм өндөр дүнтэй борлуулалт хийгээд худалдаа авчдаг. Одоо биш үү энэ айгүй бол энэ 6 сараас ахуулаад энэ махнууд гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр татварын ерөнхий газар бол яг энэ дээр шалгалт хийх хэрэгтэй байна. Яагаад ийм өндөр дүнтэй борлуулалтууд хийгээд байна? Худалдаа авалт хийгээд байна. Энэ чигээ дашборд дээр нь харагдаад байна шүү дээ. Тэгээ зах зээл дээр нь болохоор хомсдол үүсчихэд байдаг. Тэгээ энэ хоёр товчоогоор орж ирж байгаа мэдээж танаа дээр бүртгэж байгаа үстэй. Тэгэхээр ийм одоо тэр график харахаар ингээд дандаа ийм хил бэлцэлтэй. Бид нар ерөөсөө эндээс юу ажиглаад байна гэхээр ерөөсөө менежмент хийж чадахгүй шүү дээ. Жил болго ингэж яваал ирсэн шүү дээ. Маха нөөцлөөл тэлийн 5-6 сараад авдаг байсан биз дээ. Тэгэхээр 5-6 сард ийм нөхцөл байдалтай болцсон. Тэгээ ийм өндөр дүнтэй дандаа худалдаа авалтууд хийгдсэн. Тэгэхээр энэ компаниуд болоод яагаад энэ нөөцлсөн мах дээр ийм өндөр түвшин худалдаа авалтыг хизээ яаж хийвэ гэдэг дээр нь шалгалт хийх хэрэгтэй шүү дээ. Дээрээс бид нар энэ дээр ямар нэгэн захиргааны шинжтэй албадлагын тэгээ захиргааны шинжтэй арга хэмжээ аваад махны үн мууруулъя гэдэг юм ерөөсөө байхгүй. Олон түрүүний хэлсэн тэр одоо магадгүй одоо энэ өрсөлдөөний газрын энэ шалгалт хийсний үр дүн дээр ажиглагтаад байгаа юм чи энэ гайлын ерөнхий газрын экспортын мэдээгэр гэдэг шүү дээ. Үн мадууны махны үн килограмм тутамд 12,000 төгрөг, Улаанбаатарын үнээс 6,000-аар баг. Хонь Ямааны махны үн 13,500 төгрөг, Улаанбаатарын үнээс 6-аас 13,000-аар баг байна. Үүнээс үтгэж экспортлж аж ахуйн нэгжүүдийн мэдээлж байгаа үн хонь Ямааны хувьд эргэлзээтэй байж болзошгүй эсвэл энэ сараас эхлээ агуулгад хадгалагдаж байгаа Хонь Ямааны махны нийлүүлэлт нэмэгдэж болзошгүй гэж тий. Тэгэхээр эндээс яг холбоотой байгаа үст. Одоо ингээд дахиад эндээс нийлүүлэлт нэмэгдүүл яах вэ? Тэгээ иргэдтэй энэ махны үнийг өндөр байлгахгүй тулд хямд багт нь худалдаж авсан нөөцлсөн маха энэ 5-6 сарыг давхын тулд нөөцлсөн маха худалдаанд гаргаад иргэдтэй энийг үүргэхийн тулд хийх гэсэн бодлогыг төрүүлээд нэг хэдхэн ингээ те өндөр дүнтэй худалдаа авалтууд хийгээд ийм байдалд оролцсон. Тэгэхээр махны үн чинь буух юм уу гэдэг асуудал яриад байна. Зарим аймагуд болохоор ингээд 5-6 мянган төгрөгөөр бүгдээрээ баг байгаа шүү дээ. Тэ 5-6 мянган төгрөг бүх аймагуд баг. Тэгэхээр хотод яагаад ийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр нэг өрсөлдөөний газар энэ дээр шалгалт хийсэн тэр шалгалт зөвлөмжийнхаа дагуу одоо ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ татварын ерөнхий газар бол яг энэ худалдаа авалтууд дээр нь энэ дээр тэр өрсөлдөөний газрын дүгнэлттэй үндэслээд яг одоо тооцоо судалгааг нээлээд нэгдсэн шалгалтаа танилцуулах хэрэгтэй. Тэгээд одоо эдийн засгийн яамнаас энэ үнэ өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг дагуулад та нар одоо энэ махны үн дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг саналаа одоо наа шалгалтандаа үндэслээд одоо боловсруулж эх 7 оны 3 дахьд оруулж шийдээл би тодорхой одоо чиглэл хэлж байна. Наад чи иргэд үнийн өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг чинь эцтэй наад махны үн дээр чинь байна шүү дээ. Эцтэй. Наад бензин шатхуун чинь өсөөгүй байна. Олон наад махны үн чинь ингээд 50% өсчөөд шүү дээ. Тэгэхээр наад үнийн өсөлт чинь хамгийн их өндөр нөлөө үзүүлээ. Инфляц чинь 2 орондоо тоор хүрчлээ шүү дээ. Бид нар нөгөө нэг татварын хууль, ажлын байр хадгалах бодлогууд гээд явуулаад байдаг. Гэтэл богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ чинь хийгдэхгүй болохоор энэ иргэд чинь өнөөдөр авж байгаа цалин тэтгэмжийн ямар хувь яаж энэ хүмүүс чинь амьдрах юм бэ? Тэгэхээр энэ иргэдийн үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тогтоол дээр яг энэ шалгалтын дүнг үндэслээд эдийн засгийн хөгжлийн яамнаас 3 дахьд оруулж ирээд шийдвэр гаргаа. Татварын газар наад дашборд дээр суурилж байгаа энийг шалгах. Энэ ямар зорилготой юм?
Ямар зорилготой. Яагаад өмнө жилээс энэ махны одоо нөөцлөдөг махны чинь тоон багассан юм бэ? Жил ирэх тусам жил дандаа өндөр байсан юм билээ шүү дээ. Тийм үү үст. Ингээ харахаар графикуудыг харахаар энэ чинь дандаа энэ жил 5000 байхад 25 он 8713 байсан баг. 21 онд зүгээр 10,356 тонны нөөцлж ирсэн байж шүү дээ. Энэ жил тэгээд 5000 болчдөг. Яагаад махаа нөөцөлж чадаагүй юм бэ л гэдэг. Ийм л асуултыг асуугаад байна шүү. Тэгээ үнэхээр ингээд 5000 хүрэлцээтэй гэж үзчихсэн бол яагаад энэ 5016 тонн энэ мах чинь хомсдол үүсгээд дахиад энэ үнэн ингээ өндөр болчиход байна. Тэгээ энэ шалгалтандаа үндэслээд энэ үнийн өсөлтийн талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг одоо ингээ шууд оруулж ирэх хэрэгтэй. Ингээ үзээд байна л. Тийм учраас яг бид өөрөө Дэнжин мянгаар явж үзнэ. Дэнжин мянгатаар очиж танилцъя. Нөхцөлөд ямар байгааг үзье. Тэгээ ер нь надтай хамт явах хүмүүс та нар явах хэрэгтэй. Одоо энэ Дэнжин мянгатаар яг ямар нөхцөлөд байна? Иргэдээс нөөцөөс нь асуух хэрэгтэй шүү дээ. Тэгээ гудамж талбайгаар явж энэ ахуй амьдралаа харахгүй бол маш арай хэтэрлээ л дээ. Одоо ийм 50% махны үн өссөн байхад бол бид нар цалин хэдэн хувиар өсгөөд ч дийлэхгүй. Ийм болчиход байна шүү дээ. Тэгээ цалингаа 10% өсгдөг, юмных нь үн 50% өсдөг. Захиргааны арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй ч гэсэн энэ бол бас ноцтой асуудал шүү. Тэгэхээр наад асуудал дээр одоо дүгнэлт гаргаал гэж хэлэх гээд байна. Тэгэхээр 3 өдрийнхөө энэ үнийн өсөлтийн талаар тогтоолол илүү үндэслэл бүхэн оруулж ирдэ. Би өнөөдөр банкудтай уулзахад бас хэлсэн. Түүсүүдтэй аж ахуйн яамныхаа янз бүрийн татаас байдаг бол тэрийг зээлийн батлан даалтын сангийн их үүсрийг нэмэгдүүлээ. Тэгээ наад зээлийн батлан даалтын сан дээр тодорхой орон зай байвал наад их үүсрийг нэмэгдүүл. Шаардлагатай дөрмийн сангийн өөрчлөл. Ингээд наад ногоо тарьж байгаа. Энэ мах нийлүүлж байгаа. Энэ чинь нийлүүлэлтийн гаралтай инфляц болоод байна шүү дээ. Тийм учраас нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дээрээ энэ зээлийн батлан даалтын сангаараа баталгаа гаргаад арилжааны банкуд дээр одоо хөнгөлөлтөд зээл гаргамаар байна. Тэгэхээр Монгол банкны ерөнхийлөгч гэсэн энэ асуудлыг би уламжилсан. За бид нар зээлийн батлан даалтын сангаараа батлан даалт хийе. Энийг их үүсрээ нэмэгдүүлье. Ялангуяа тэр ногоо тарьж байгаа, тэр мах нийлүүлж байгаа одоо юу гэдэг. Тэр төрлөөр нь заавал байлгах нүүд эрсдлийн жим ингээ бууруулчих. Тийм үстэй. Тэгээ зээл хэлбэрээр гаргаж ин арилжааны банкудаар дамжуулж наад иргэдийн амжиргааг дэмжихгүй бол ингээд өр орлогын харьцаа нэм хатуу бодлоготой, мөнгөний бодлого нэм хатуу. Иргэд наач мөнгөний бодлогоо энэ сулжих юм бол юу болох вэ? Наад валюта алдна үстэй. Тийм учраас наад бодлогууд ч өөрөө гэж хавтгааруулж байж болохгүй. Тийм учраас бид хэрвээ батлан даалтын сангаараа батлан даана гэж хэлээд арилжааны банкудаар зээл гаргасан тохиолдолд Монгол банк үүнийг дэмжиж явуулах нээлттэй гэдгийг бас илэрхийлсэн шүү дээ. Тийм учраас над зээлийн батлан даалтын сангийн их үүсрийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авъя. Тэгжиж над иргэдийг яг энэ 5 6 7 энэ саруудад үнийн өсөлтөд сэргийлэх арга хэмжээг авъя. Тэгэхээр одоо тодорхой чиглэл хэллээ шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамны асуудлаа оруулж ир. Түүнээс өмнө татварын ерөнхий газар энэ зогт наран дараа шударга өрсөлдөөний энэ бэлгүүн дарганаас шалгалтаа мухрал та наад чинь ямар ч хэл ам байхгүй. Тэр тэтэргүү татварын байгууллагын ий баримтаас хараад бүх мэдээлэл авчиж байгаа. Энэ дээрээ л үнэлгээ дүгнэлтээ л хий. Түүндээ үндэссэн шийдвэрийг за мэрэгжлийн яамны зүгээс бол одоо бас дүгнэлтээ хийх ёстой. Тэгээ үнсүүдтэй аж ахуй яам. Тэгээд энэ үнийн өсөлтийг талаар арга хэмжээний тогтоол бол илүү урт хугацаанд хэрэгжих болцоо одоо бодит тогтоол болгоё гэж ингэж л одоо тодорхой одоо чиглэлүүд өгье.